байдлаар цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэх, мансуурлахтай тэмцэх чиглэлээр хийж байгаа тодорхой ажлууд статистик мэдээ, дээрэс нь энэ хууль ёсны эргэлт буюу эм бэлтгэлд тавих хяналтын чиглэлээр хийж байгаа ажил. За мөн шуудан илгээмжээр хууль ёсоор хар тамхи мансуурлах илгээдэг энэ асуудлыг за мөн одоо өртсөн сэргийлэх чиглэлээр бид бүхэн хэрхэн яаж хамтарч ажиллах шаардлага бий болоод байгаа талаас та бүхэнд тус мэдээлэл өгөхийг хүсэж байна. За 2018 онд Монгол улсын хэмжээнд хар тамхи мансуурлах бодисыг хууль ёсоор худалдан борлуулсан, хадгалсан энэ төрлийн гэмт хэрэг 199 хэрэг бүртгэгдэж 412 холбогдсон шалгагдсан байгаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар буюу өнөөдрийн 19 оны өнөөдрийн байдлаар 89 хэрэгт 186 хүн холбогдсон шалгагдж байна. Ер нь бол энэ төрлийн гэмтэргийн цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа хэргийн тоо хэмжээ бол жилээс жилд өсөж байгаа. Энийг бас та бүхэн мэдж байгаа баха. За манай сэтгүүлчдийн сонирхож асуудаг асуулт байдаг. Энэ яг ямар төрлийн одоо эрүүгийн хууль заасан ямар асуудлаар шалгагдж байна гэдэг асуудлууд ярьдаг. За энэ оны байдлаар 89 хэрэг шалгагдж байгаас худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн 65 хэрэг шалгагдж байна. За худалдан борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан 24 хэрэг шалгагдж байна. Зохион байгуулалтаа гэмт хүлэглийн хэмжээнд шалгагдж байгаа нэг эрүүгийн хэрэг байна. За мөн 2 болон түүнээс олон оролцогчтой бүлэглэн үйлдсэн 12 хэрэг. За мөн худалдан борлуулсан 16, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 16, тарьж ургуулсан 1, орон байраар хангасан 1 ийм хэрэгүүд энэ оны эхний хагас жилийн байдлаар шалгагдж байна. За бид бүгдээ нэг санаа зовоож байгаа асуудал бол энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон шалгагдж байгаа улсууд дотроос 18-аас 35 насны залуучууд ихээр өртөж байгаа нэг анхаарал татж байгаа. За статистик тоогоор за нийт 18-аас 35 насны залуучууд 86% нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон шалгагдсан улсууд тийм 18-аас 35. Энэ бол жинхэнэ одоо өсвөр насны залуучууд, эд залуучууд байгаа. За үүнээс 4.7% нь буюу 9 нь насан туршаагүй хүүхэд байгаа. Энэ бас их нэлээд санаа зовуулсан юм асуудал байгаа гэдэг бас та бүхэнд хэлье. За хэрэг холбогдчдын нийт 54.2% нь эргэлсэн тодорхой ажилгүй ийм улсууд байна. За энийг бас та бүхэнд мэдээлэл өгье. За мөн одоо шалгагдж байгаа хэрэгүүдээс гадаад улсын иргэн 7 байна. Энэ оны хэмжээнд ч дээ. За үүнээс холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн 4, бүгд найрамдах Солонгос улсын иргэн 1, Франц улсын иргэн 1, Энэтхэг улсын иргэн 1 байна. Энэ хар тамхи мансуурлах бодистой холбоотой хэрэг ганц Улаанбаатар хотод гараад байгаа асуудал биш ээ. Энэ Монгол улсын хэмжээнд бас орон нутгуудад, нутаг дэвсгэрүүд бас гарч үйлдвэрлэх болсон. За тухайлбал 2019 оны энэ өнөөдрийн байдлаар орон нутагт 12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс Орхон аймагт 7, Сэлэнг аймагт 1, Булган, Төв, Дорнод, Өмнө Говь аймагт тус бус 1 хэрэг гэж бүртгэгдэн шалгагдж байна. Тэгэхээр бол бас орон нутг руугаа бас энэ бас тэлээд ингээ явж байгаа ийм асуудлууд байна гэдэг бас та бүхэнд товч танилцуулга өгье. За цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх газар нь хар тамхи мансуурлах бодисын хууль бус эргэлтэнд хяналт тавих, хууль бус эргэлтэд тэмцэх. Энэ дээр бол одоо идрүүлэх, талсан зогсоох, өртөн зэрэглэх ажилд орж байгаа. Мансуурлах ийм сэтгэл нөлөөт эм бодисын хууль ёсны эргэлтэнд хяналт тавих гэсэн юм үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр өөр асуудал. Нэг нь бол хууль бус үйл ажиллагаанд, нөгөөх нь хууль ёсны дагуу орж иж байгаа мансуурлах эм сэтгэл нөлөөт бодисын үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн ийм хоёр чиглэлээр барьдаг. За энэ чиглэлээр сүйд хэлсэн чиглэлээр бас нэлээд асуудал гарсан. Энэ бол одоо зөвшөөрөлтөөр зард борлуулж, орж ирж, импортлогдож орж ирдэг, худалдаалагддаг ийм сэтгэл нөөц бодис төр бас асуудал гарсан.
Энэ чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл авч холбогдох баримжуулах ажиллагаа явуулсан. За үүний дагуу биднээс тус газраас нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн прокурорын байгууллагатай хамтраад за мансууруулах эм сэтгэл санаа бодисын эргэлтэнд хяналт тавьдахаа хуулийн хэрэгжилтийг шалгахын өдөртөмж гаргаад 3 байгууллагын хамтарсан өдөртөмж гаргаад Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд, эм ханган борлуулах байгууллагууд дээр гинтийн шалгалтыг хийсэн. Мэдээж энэ бол урд нь тодорхой шалгагдсан асуудлууд би энэ дөр үндэстэд шалгалт хийж байгаа гэдэг та бүхэн ойлгож байгаа. За энэ шалгалтыг 6 сарын 10-ны өдрөөс 5 хоногийн хугацаатай зохион байгуулсан. За энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 62 эм ханган нийлүүлэх байгууллага эмийн сангуудад шалгалт хийсэн. За шалгалтын явцад за яг энэ мансууруулах эм сэтгэл зүйн бодисын чиглэлээр за орлого зарлага зарцуулалтын бүтгэл байдгүй. Дээрээс нь дутуу мансууруулах сэтгэл зүйн эмийг хуурамч хүчингүй энгийн эмийн жороор худалдаалсан. Сэтгэл зүйн эмийг дутаасан алан тушаалуу уруулан ашиглаж завьсан байж болцсошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76, нийт 93 үйлдэл илэрснийг материалжуулан за шаардлагатай асуудлууд дээр эрэг үүсгээд хэрэг бүртгэлийн эрэг үүсгээд за холбогдох зөрчлүүд дээр хариалын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад холбогдох байгууллага шилжүүлээд шалгаж байна. За энэ ямар хууль тогтоомж байдаг вэхээр мансууруулах эм сэтгэл бодисын эргэлтэнд хяналт тавих тухай Монгол Улсын хууль байдаг. За мөн одоо энэ мансууруулах эм сэтгэл бодисыг одоо худалдан борлуулах талаар гарсан эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. За мөн импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх ийм журам байдаг. Энэ журмаар ямар эмийг мансууруулах эм сэтгэл зүйн эм бэлтгэмд орохыг тодорхой заасан. Энэ журмаар энэ хууль тогтоомжоор мөн хэрхэн яаж борлуулах, ямар жороор хэн гарын үсэг зурж, хэн зөвшөөрч борлуулах талаар маш тодорхой зааж өгсөн байна. Гэтэл одоо энэ мансууруулах эм сэтгэл зүйн бодис маань одоо ингээд хяналтгүй худалдаалалтад ирэхээр энэ бол буцаад энэ асуудал нөгөө мансууруулах этгээдүүд рүүгээ очиж байгаа ийм асуудал тогтоогдож байна. За шалгалтын явцад дутсан морфин 10 ширхэг, тармадол 63, фенобарбитал 6 ширхэг. Энэ бол ерөөсөө бүхэн бүртгэлтэй хяналттай байх ёстой. Энэ дутсан ийм асуудлууд. За эмчийн буюу зохих эмнэлгийн байгууллагын зөвшөөрлгүйгээр жоргуугаар ойлгосон тармадол 2205 ширхэг. Альпапразолам гэдэг энэ эм 570 ширхэг. Диазифам 243 ширхэг гарсан. За нэг асуудал гарсан. Хуурамч жороор олгодог. Одоо наад нөгөө энэ мансууруулах бодис хэрэгэлдэг худалдан борлуулдаг улсууд чинь энэ асуудлыг харангуйтаа хуурамч жор хийдэг ус. Хуурамч жороор тармадол 3503 ширхэг, альпапразолам 16 ширхэг хуурамч жороор болгосон. Ийм асуудал гарсан. За энэ дээр цагдаагийн байгууллага энийг хэн хуурамч жорыг үйлдв, хэн энийг хяналтгүйгээр худалдан борлуулав, энийг хэн авч ашиглав, цаашаа ямар замаар хэн дөрцсөн бэ гэдэг асуудлыг цааш нь наривчин шалгаж байна. Энэ дээр бол одоо энэ хууль ёсны эргэлтээр нэлээд сайн хяналтыг эрчимжүүлэхгүй бол энэ бол дэлхийн хэмжээнд бас нэг асуудал болдог байна. Дэлхийн хэмжээнд асуудал болдог асуудал. За энэ чиглэлийг биднес ингээд хаагаад боогоод хяналт зохицуулт юмд хийгээд ирэх юм бол бас энэ нэг мансууруулах бодисын энэ хууль ёсны эргэлт бас нэлээд зэвсрэх ийм боломж харж байгаа. За мөн одоо шалгалтаар эмийн сангуудын мансуурах болон сэтгэл зүйн эм бэлтгэл хадгалах, худалдах, эрдэд үйлчлж байгаа одоогийн тогтолцооноос анхаарах татсан асуудал болоод байна. Энийг бас зэгцлэх шаардлагатай байна. Хууль журам стандартыг дагаж мөрддөггүй. Сэтгэл зүйн эмийн жорын нууцлал хангалтгүй. Дөөрөлгөн хийх боломжтой. Энэ нь бас энэ гэмтрэг гарах юм боломжийг бүрдүүлээд байна. Жор бичлэлт засвалт тавих хяналт сул. Энд эмч эмнэлгийн байгууллагын эмийн сангийн байгууллагын ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг энэ чиглэлээр мэдлэг туршлага утмагаас ус ийм асуудал гарлаа гэж бид хүн үзэж байгаа. Тэгээ бид бүхэн цааш тусдаа энэ харт намжтай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтраад энэ эмийн сангуудын энэ эмч ажилтан аль фаагчдыг бас мэрэгшүүлэх энэ талаар тодорхой мэдлэг өгөх талаар ажлыг бас эрчимтэй зохион байгуулъя гэж бодож байна.
Үнэхээр бас санаатаагаас гадна санамсаргүйгээр ийм асуудал бас ийм гарч байгааг бас хэлхийг хүсэж байна. За гэмт хэрэг зөрчлийн талаар сургалт мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулнаа. За мөн энэ асуудлыг хариуцсан эрүүл мэндийн яам холбогдох байгууллагад энэ зөрчил дутагдал, энэ алдаа дутагдлаа зас залруулах ийм мэдрэл шаардлага өгч энэ биелэлтийг хэрэгжилтийг ханган ажилланаа. Цагдаагийн байгууллагаас. За энийг бас та бүхэнд хэлье гэдэг хэлээ. Тэгэхээр гол нь энэ шалтгаан нөхцөлийг гол нь арилгах хэрэгтэй асуудал байна. Үнд суурийг таслах хэрэгтэй. Ийм гэмт хэрэг, ийм зөрчил, ийм дутагд гарахгүй байх боломжийг төрийн байгууллагууд бүгдээрээ хамтраад зохион байгуулж ингэж ажиллах ёстой гэж бид бүхэн үзэж байгаа. За энэ талаар бүх мэдээлэл юм байна. За шуудын илгээмж ашиглаж мансууруулах болон сэтгцлүүд бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаа талаар бас та бүхэнд мэдээлэл өгье. За та бүхэн мэдж байгаа өнгөрсөн оны сүүлээс эхлээд шуудын илгээмжээр харт тамхи мансууруулах бодисыг Монгол улс руу нэвтрүүлэх орлого, арга хэмжээ нэлээд болсон. Энэ дээр цагдаагийн байгууллага, гайлын байгууллага бол нэлээд эрчимтэй хамтран ажиллаж тэмцэж ажиллаж байгаа. За энэ дээр тодорхой тоо хэмжээг бас өгөөч. Яг юу болов гэдэг асуултыг сэтгүүлч нар тавьдаг. Энэ дээр би бас та бүхэнд яг энэ чиглэлээр ямар тоо хэмжээтэй ямар хэрэг зөрчил хэрэг гарваа гэдэг бас та бүхэнд хэлье. За тодорхой эрүүгийн гэмт хэрэг, тодорхой хүнтэй холбоотой асуудлыг бас прокурорын байгууллагын зөвшөөрлөөр өгдөг учраас энэ талаар би бас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байгаа бас та бас ойлгож хүлээж аваарай. За 2019 оны эхний хагасчлалын байдлаар улсын хилээр мансууруулах сэтгцлүүд бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн нийт 16 гэмт хэрэг бүртгэгдсэн. Би та бүхэнд хүргэсэн те. Үүнээс 11 гэмт хэргийг шуудан илгээмж ашиглан үйлдсэн байгаа. Улсын хилээр нэвтрүүлсэн 16 хэрэгээс 11 нь зөвхөн шууд илгээмж. Энэ бол юг харуулж байна гэхээр Монгол улс руу харт тамхи мансууруулах бодис илгээдэг, нэвтрүүлдэг нэг төрлийн шинэ урсгал гарч ирэх юм орлого болсон. За энэтэй бол биднээс яаж байгаа ширүүн одоо тэмцлийг явуулж байна. За олон улсын шуудын илгээмж ашиглаж дараах улс орнуудаас мансууруулах сэтгцлүүд бодисыг улсын хууль бусаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна. За үүнд Испани улсаас 3, Холбооны бүгд найрамдах Герман улсаас 2, Нидерланд улсаас 2, Америк нэгдсэн улсаас 2, Таиланд, Их Британий нэгдсэн манд улсаас тус бүр 1 хэрэг бүртгэгдсэн байна. За энэ төрлийн одоо шуудын илгээмжээр мансууруулах бодис харт тамхиг илгээсэн нийт хэмжээг би бас та бүхэнд хэлье. 718.9 грамм мөс буюу айс гэх нэршилтэй синтетик бодис. Энэ бол одоо дэлхийд дахинд бол маш их хор өнөд аюул учруулж байгаа бодис байгаа. 30.5 грамм канабис. За 3021 грамм буюу 3 кг 21 грамм гашиш. За энэ гашишийн хэргийг бол та бүхэн бид бас тодорхой мэдээлэл өгсөн та бүхэн мэдж байгаа. Испани улсаас илгээсэн энэ илгээмж байгаа. За 30 грамм канабисын тос LSD буюу одоо сэтгцлүүд бодис 13 ширхэг, экстаси 115 ширхэгийг Монгол улсын хилээр шууд илгээмж ашиглан нэвтрүүлэх хичээснийг бид бүхэн илрүүлэн за холбогдох этгээдүүдийг илгээсэн захиалсан за худалдан борлуулахаар завж ирсэн этгээдүүдийг бүрэн гүйцэд илрүүлэн шалгаж байна. Энийг бас та бүхэнд хэлье. За саяны нийт миний дурдсан хэмжээтэй харт тамхи мансууруулах бодисын өнөөдөр Монгол улс дахь зах зээлийн үнэлгээ ханш 968 сая орчим төгрөг болж байна. Ийм байна. Тэгээд энээр бол цаашид цагдаагийн байгууллагаас, гайлын байгууллагаас энэ шуудын илгээмж ашиглан, карго ашиглан энэ мансууруулах харт тамхиг илгээдэг асуудал бол нэлээд хатуу тэмцлийг явуулна. Нэлээд сайн ажиллана. За биднээс харт тамхитай тэмцэх газраас гайлын байгууллагын аль пагчдыг яг энэ чиглэлээр мэргэжүүлэх сургалтуудыг гайлын ерхий газартай хамтран зохион байгуулж байгаа. Энийг бол аль пагч хамгийн ихний фронт байгаа гайлын аль пагчтай мэргэжүүлж энэ дээр сурахаас ахуулаад биднээс ажил эхлээд ингээд нэлээд эрчимтэй явж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье.
За дараагийн асуудал бас нэг бид бүгдийн бас нэг ойлгох хүрэх ёстой нэг асуудал байгаа юм аа. За түрүү хэлсэн 18-аас 35 насны залуучууд энэ гэмтэлтэй холбогдож байгаа улсуудын нийт 86% нассан байна. Бид урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд, үндэсний хэмжээнд хэрхэн яаж явуулах ёстой юм бэ? Яах ёстой юм бэ? Дэлхийн улс орнууд ямар үр дүнтэй арга барилыг нэвтрүүлж ажиллаж байна? Монгол улсын онцлог тохирсон манай одоо заншил одоо хүмүүсийн сэтгүүл төрсэн ямар арга хэмжээ байх ёстой вэ? Бидээс энэ талаар нэлээд судалгаа юмнуудыг хийж байгаа. За бас та бүхэн бас зарим институтчид оролцож ирсэн байх. Хэл мэдээллийн төв, хар тамхитай тэмцэх газраас хамтран бас зарим сэтгүүлчдэрт бас энэ талын мэдээллийг хар тамхины талаарх ойлголтыг уршиг бас өгсөн байгаа. Энэ мэтлэгээр биднээс бас сэтгүүлч хэл мэдээллийн байгууллагын ажилтан та бүхэнтэй бас хамтран ажилланаа. За энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мансууруулах эм сэтгэл зүйн бодисын хууль бус эргэлтэд тэмцэх ажлыг эрчүүлэх тухай 2018 оны 06/05 тоот зөвлөмж гарсан байгаа. Энэ зөвлөмжлөр маш тодорхой асуудлуудыг дурдсан байгаа. Ялангуяа урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохих түвшинд нь хүрсэн ийм ажил зохион байгуулах. Хоёрдугаарт энэ хэвлэл мэдээллийн байгууллагаар үзүр үйлчлэгээний байгууллагаар телевизүүдээр энэ хар тамхи мансууруулах бодисыг хэрэглээд энийг одоо кайф авч байгаа, энийг сурталчилж байгаа энэ асуудал дээр бас одоо Монголын төр хяналт тавьяач гэдэг ийм зөвлөмж, ийм чиг үүргийг бидэнд өгсөн. За энэ талаар биднес нэлээд ажил хийсэн. За энэ ажлын хүрээнд за энэ гэмтрэгээс урьдчилан энэ төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлөг нь олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээллийг түгээх, түүнчлэн гэмтрэг үйлдэлийг өөгшүүлэн сурталчилсан. Үйлдэх аргыг наривчлан харуулсан бүх төрлийн кино, нэвтрүүлэг, нийтлэл болон уран бүтээлийг олон нийтэд хүрэхгүй байх ажлыг бол одоо энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөнд тусгасан. За энэ ажлын дагуу цодог ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 31 телевиз, 11 сайт болон сэтгүүлчдийн холбоо, 11 кабель болон кино театрын үйл ажиллагаа явуулдаг. Хэл мэдээллийн нийт 53 байгууллагад биднес энэ талаарх зөвлөмжийн талаарх мэдээлэл, мэдээллийг хөрвүүлж ажилласан байгаа. За манай хэл мэдээллийн байгууллагууд, үзүр үйлчлэгээний байгууллагууд, телевизүүд энэ санаачлага, энэ үүргийг маань бас талархалтай бас хүлээж авч дэмжин ажиллаж байгаа гэдэг бас та бүхэнд илэрхийлэхийг хүсэж байна. Үнэхээр одоо энэ бол үнэхээр тийм юм байгаа. Энэ дээр бас нэг бодлого барь чиглэл хэрэгжүүлж ажиллах цаг нь болцсон гэдгийг бол хэлж байгаа. Тэгээд биднес энэ талаар бол 2019 оны 5 сараас яг энэ чиглэлээр төрийн хяналтууд бол энэ гарч байгаа хар тамхи мансууруулах хуцыг өгсөн сурсан энэ асуудал дээр бол хяналт явж байгаа. Энэ талаар бол одоо та бүхэн мэдж байгаа. Ийм мэдээлэл бол ер нь гарахгүй, ийм кино гарахгүй байгааг бол та бүхэн мэдж байгаа. Бас нөгөө талаас нь харахад зарим улсууд одоо хар тамхиг одоо хор хөнөөлийг таниулах, өрсөн зэрэг талаар ярих чинь гээд энийг улам сэд болгоод хүнд бүр ингээд бараг сурчилсан шахуу юм яваад байгаа байхгүй юу? Энийг биднес нэг талдаа оруулахгүй ерөөсөй болохгүй байгаа. Бид бүхэн нийлээд энэ аюул үзэгдлийн хор уршиг, хор хөнөөл, аюул хөнөөлийг биднес хөргөж явах хэрэгтэй. Энийг маш сайн хүнд нь ойлгуулж явах хэрэгтэй. Дээрээс нь одоо дэлхийн нийтийн туршлага байна л да. Энийг тодорхой нэг чиглэлээр явуулах. Дээрээс нь энэ мэдээллийг, шаардлагатай мэдээллийг зорилтод бүлэгт хүргэх. Зорилт бүлэг гэдэг мэдж байгаа шүү дээ. Энэ төрлийн гэмтэрд уруу татгч болцсохгүй, өртөж болцсохгүй улсууд руу. Дээрээс нь гол нь ухуулга нөлөөллийн ажил хийх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр бид бас энэ дээр ухуулга нөлөөллийн ажил хийх талаар бас энэ ажил арга хэмжээнд зохион байгуулж ажиллаж байгаа. Одоо тухайлбал энэ манай видео сангуудаар гардаг бас энэ чиглэлийн гардаг кинонуудыг бол манай бас видео сангууд өөртөө хаасан байлээ. Энэ бол үнэхээр сайн. Зарим кино театрууд бол бас ийм кино орж ирлээ. Энэ ийм болчлоо. Та энийг бас үзээч, хараач. Энийг би зөвшөөрөж явуулсангүй гэдэг үнэхээр сайхан бас дэмжиж ажиллаж байгаа. Манай сайтуудын нэгдсэн холбоос энэ дээр дэмжиж энэ сайтуудаа бас энэ талаар нэлээд мэдээлэл өгч энэ дээр бас нэлээд арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байлээ.
За зарим улсууд бас нэг ганц хоёр улсуудтай бас гомд гарсан. Одоо та бас яг энэ дэлхийн нийтийн одоо хүртэл болсон Холливуудын киног ингэ Монголд хаагаад тахтаа ядгийг гэсэн асуудал ярьсан. Энэ бид бүхэн Монгол улсын онцлог төгссөн ажил арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллаж байгаа. Нийтийн эрх ашиг гэж байна уу гэхээс биш, нэг хүний эрх ашиг, нэг хэсэг хүний эрх ашиг гэж байхгүй. Энэ дээр Монголын төр хатуу байр суурьтай саяны энэ зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Энийг бас сэтгүүлч та бүхэн бас дэмжин ажиллаарай гэдэг бас та бүхэнд уриалмаар байна. За ийм байна. Тэгээд бас яг энэ асуудлаар бас сая та бүхэн мэдж байгаа Монгол Улсын их хурлын аюулгүй байдал гадаад туртлагын байнгын хорооноос 2019 оны 6 сарын 12-ны өдөр байнгын хороонд тогтоол гарсан байгаа. Энэ тогтоол бас саяны одоо өрсөн зэрэглэх ажлыг зөв готрлоор зөв хүртээмжтэй үр дүнтэй явуулах талаар бас ийм шийдвэр гарсан байгаа. Энийг бол бид бүхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа бас та бүхэнд хэлье. За сүүлчийн асуудал. За бид бүхэн цагдаагийн байгууллагаас энэ олон нийтийн дунд байгаа энэ хар тамхины хэрэглээг илрүүлэх, ялангуяа энэ баар цэнгэний газрууд энэ төрлийн бодисыг худалдаалдаг, энэ төрлийн бодис хэрэгэлсэн усууд орж ирдэг гэсэн энэ ард иргэдийн мэдээллийг шалгах чиглэлээр бас тодорхой шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Та бүхэн мэдж байгаа. За сая 3 сард Улаанбаатар хотын хэмжээнд хяналт шалгалт 2019 гэсэн энэ нэгдсэн арга хэмжээг биднээс энэ баар цэнгэний газруудын хэмжээнд зохион явуулсан. За энэ дээр манайх одоо эрс нохоо албаа, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг манай мэрэгжлийн байгууллагууд ингэж оролцсон. За энэ 3 сарын 14-өөс 28-ны өдөр зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд 42 холбогдолтой 25 гэмт хэрэглэсэн. Хар тамхи мансууруулах үйлдэлсэн. Энэ амар тоо байгааз. За эдмүрийн баримтаар мансууруулах үйлчлэгтэй канабисын төрлийн ургамал 2 кг 109 г хураагдсан. Канабисын тоосонцор 18 г, 7.6 г шавар, 290 ширхэг андантин им, 10 ширхэг трамадол им, 3 ширхэг морфин тус хууль бусаар хэрглэж, хадгалж, борлуулахаар бэлтгэж байсныг хурааж авч шалгаж байна. За энэ шалгалтын хүрээнд бид бүхэн 44 сэжигтэй байр байгууламж объект шалгалт хийж, за 795 иргэнд үйлчлэг хийсэн. За 455 иргэнд одоо анхан шатны хар тамхи мансууруулах үйлдэл эргэлтсийг шалгадаг тест хэрэгж үзэхэд за 70 хэрэглэгч 25, гэмт хэрэгт холбогдсон 42 буюу нийт 67 70 хэрэглэгчийг илрүүлсэн байна. Нэг ийм бас асуудал гарч байна. За өнгөрсөн 5 өдөр бас хар тамхитай тэмцэх газраас зарим бас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг цэнгэний газрууд бас гэмтийн шалгалтыг хийсэн. 3 газар 40 хүнд биднээс хар тамхит хэрэглэсийг шалгадаг тест тавьж үзэхэд 40 хүнээс 6 хүн гарч ирж байна. Тэгэхээр энэ бол бас бидний дунд байгаад байгаа ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол биднээс цагдаагийн байгууллагын зүгээс энэ баар цэнгэний газруудад дээрэс нь олон нийтийн газрууд энэ хэрэглээ бий болохоос өртсөн сэргийлсэн энэ хяналт шалгалтыг байнга эрчимтэй тасгалтгүй зохион байгуулж ажиллана. Энэ бол ард иргэдийн шаардлага, мөн ажлын хэрэгцээ байгаа гэдэг бас та бүхэнд хэлье. За ер нь бол бид бүгдийн цагдаагийн байгууллагаас, цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн бас 6 сарын хугацаанд 5 сар 20 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаас товчхон танилцууллаа. Энэ бол бодлогын чиглэлээр явж байгаа ажлуудыг бас та бүхэн ойлгож байгаа. За гэмт хэрэг илрүүлэх энэ тасн зогсоох чиглэлээр бас бид бүхэн нэлээд ажил арга хэмжээндийг зохион байгуулж ажиллаж байгаа. Та бүхэн энэ талаар бол тодорхой мэдээллүүдийг бол цаг тухай тутам авч байгаа. За цаашдын бид бүгдийн өмнө тулгараад байгаа асуудал ганц цагдаагийн байгууллага биш, сэтгүүлч та бид бүгдийн өмнө тулгараад байгаа асуудал. Одоо энэ өрсөн зэрэглэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах ажил байна. Энэ хор хөнөөл аюул уршиг энэ хүүхд залуучууд зөв хүргэх асуудал байгаа. Хүртээмжтэй хүргэх асуудал байгаа. Энэ талаар бас цагдаагийн байгууллагаас нэлээд ажил арга хэмжээний зохион байгуулахар бэлтгэл ажлыг хангаж байгаа. За энэ юмнуудыг маань гараад ирэхээр бас
та бүхэн бас дэмжиж, хүмүүст хүргэж, хүртээж зөв талаас нь бас сурч ажиллаарай гэдгийг бас та бүхнээс хүсэж байна. За баярлалаа. Тэгээ бид бүгд хамтын ажиллагаа цааш тулам одоо үүдэнтэй байна гэдэгт итгэж байна. Баярлалаа.